Сайн байцгаана хүмүүс. За өнөөдрийн хичээлээр бид нар сэдв зураг гэсэн бүлэгсдийнхаа үргэлжлэл буюу эскиз хайх гэдэг даалгавраа гүйцэтгэнэ. За өмнөх хичээл дээр бид нар сэдвээ нэлээдгүй хайгаад бүгд одоо өөрсдийнхээ сэдвээ сонгосон баг. За тэгвэл өнөөдөр эскиз хайх гэдэг хичээл. За мэдээч хэрэг яг нь формата 6 тонц хэсэгт байгаа. Тэгээд технээс нь дугаарлцуулах зүгээр байдаг. За багш нь өнөөдөр хүүхдүүдийн авдаг түгээмэл сэдв буюу байгаль гэсэн сэдвийн хүрээнд эскиз хайж үзүүлье. За тэгэхээр хамгийн эхлээд тэнгэр газрын цагаа тэмдэглээд авчна. Тэгээд түн дээрээ уул зурчин. За наана уул, цаана уул. За тэгээд уулын бэлээр сайхан моднууд зурчин. Цаана уучаас тийм ерөнхий харагдах хэвээр. За тэнгэрт нь бол мэдээж ингэ сайхан өвөл зурна. За доод хэсэг нь тэгшгэн. За дээд хэсгэрээ хөвөлдсөн. Цааш тусмаа яг нь илүү жижиг болно. За мөн нүүдлийн шууд бас тэнгэртээр ингэ зурсчулна гэсэн үг. За одоо наад хэсэг дээр нь нэг юм галзар зурлаа. Тэгээд хэсэг мод зурлаа. За нааногоо энэ моднуудын хувьд бол илүү яг наривчлалтай. Яагаад гэвэл нааногоо гэдгээ бас тодтогч хэрэгтэй тийм ээ. Нааногоо зөвлөл наривчлалтай харагддаг. За хоосон хэсэгтээ бид нэр гол бургас гэх мэтчлэн зурлаа. За одоо наадлын хамгийн наадлын хэсэг дээр багш нэг хэдэн бут зуръя. За тэгээд өвсний ширхгийг зурчих. Өвсний ширхгийг ингэж наривчлалтай зурдаг юм. Энэ бол хамгийн наан байгаа гэдгийг ерөнхийдөө илтгэж байгаа гэсэн үг. За ингээд эхний ерөнхийдөө эскиз санаа маань бол ингээд гараад дуусчлаа. За хоёрдугаар эскиз маань хүүхдүүд маань бас бодох хэрэгтэй. Яг энэ эскизнээс арай өөр хөлбөрийг бас хайж болох хэрэгтэй. За жишээ нь багш нь тэнгэр газрын цагааг ингээд зурчих. Тэгээд тэнгэрт нэг юм хөвөлдсөн сайхан үүл тийм ээ. Үүл бол өөрөө янз бүр үеж болно. За хамгийн гол нь доод хэсгээр яг нэг бид нар доороос харагдаад цааш тусам гэдэг шиг харагддаг гэдэг үндсэн зарчмаар урьдчилал юм хэд болж байна гэсэн үг. За өмнөх эскизээс арай өөр байвал их зүгээр үүдэг. Тэгэхээр энийг би нэг юм нуурын хэм маягаар бол зуръя гэж бодож байна. За тэгэхээр нуурын усан дах тийм ээ. Байгалыг одоо дүрслэх гэж оролдъё. За тэгэхээр өвснүүдийг зурлаа. Заснуудаа ингээд зурчих. За заснуудын хөдөлгөөнийг яах нь ингээд өөр эсвэл цаана ингээд өвсний цаана орсон байгаа ч гэсэн бас ингээд саралтай зохиомж хийж болох юм. За багш нь голд нь нэг юм нуурын том хавч байдаг. Тэгэхээр энэ хавчийг зурд юм лөө. Тэгээ хавчаа магадгүй чулуун дээр сууж байгаа. За нуурын хөвөн дээр юм загас аяг нуурын бас юм зав зуръя. Тэгээ ингээд тороор загас аягдаг тийм. За яг иймэрхүү байдлаар ингээд дүрслээ. За ингээд хоёр эскиз болчихлоо. За гурав дахь эскизээ арай өөр байгалийн бас хөлбөрийг сонгож зуръя. За хүүхдүүд маань анзаарч байгаа багш нь хүрхээр зурах чинь. За энэ хүрхрийг бодож зурхтаа багш нь Монголд байдаг юм улаан цутгалын хүрхрийг ерөнхийдөө бас дотроо нэг багцын төсөөлөд за ингээд дүрслийг гаргая. Энэ бол бас байгалийн зургийг бас арай өөр хэлбэр өгж болно. За наадталд нь ингээд модоо дүрсэлж байна. За мод бол өөрөө янз бүрийн хэлбэртэй өгж болно. За эскиз бол өөрөө тийм маш наривчлалтай байх шаардлагагүй. Яг л эскиз гэдэг бол өөрөө нэгсний хамгийн анхны бүтээлийн чинь гар ноорог гэсэн үг. Тэгэхээр энэ дэр бол ерөнхий дүрслэлүүдийг л гаргана гэсэн үг. Ноорог гэдэг ба шүү дээ тийм ээ. За эхний 3 хөлбөр маань ерөнхийдөө яг байгалийн дүрслэлийг одоо ингээд харуулсан. За дөрөвд хөлбөр арай өөр байдлаар одоо байгаль гэсэн сэдвээр арай өөр хэлбэрээр багш нь гаргах гэдэг үзье. За энийг анзаараа бараг хүүхдүүд нь бас таньж байгаа байх энэ зураг зурдаг модоо зурсан байна тийм. За байглаа яг нь энэ зургийнхаа хавтгаа дээр бас ингээд зурагдсан байдлаар бас зурж болно. Тэр яа тийм эн чинь одоо нэг байгаль гэсэн сэдвийнхаа ерөөсө хүрээнд бас ингэж хийж болох нь. Аль болох эскиз болгон чинь өөр одоо тийм үнцгийг харах хэрэгтэй. Энэ уран бүтээлч маш олон талаас хардаг байх хэрэгтэй. За энэ хүү байгалийн зураг яг бүр цаана ингээд жазтай байдлаар ч юм ингээд хийж болно. Эскиз дээр л маш сайн хайлттай хэрэгтэй. Тухайн зургийнхаа, тухайн бүтээлийнхаа одоо яаж болох вэ? Ямар аргаар илэрхийлж болох вэ? Тийм маш олон үнцгөөс авч үзэх хэрэгтэй. За багш нь энд бол одоо бүр тис ондоо үнцгийг бас авч үзье. Байгаль гэсэн сэдвийн хүрээнд. За ой мод байла. За тэгвэл энэ нэг юм трактор шиг ингээд зурчих. Тэ урд ингээд авчдаг. За тэнгуү тэнд ингээд цаана бэлдсэн моднуудтай. За энэ зургийг хараад бас та нар бас ингээд ойлгож байгаа. Ерөөдөө хүмүүсийн бас юм буруутай үйл ажиллагаанаас болоод ингээд байгаль хийе сүр чадлаас нас харуулж болно байгалийн зураг. Тэгэхээр цаана бол багш нь одоо ингээд ой мод
ингээд хүмүүс аял цуглахтай ингээд шатагаад алгуулдаг тийм ээ. За наан бол одоо энэ хожуулнуудыг зурж байна. Хожуулнуудыг зурхад сайн хараарай. Наан хожуулаа илүү том зураад цааш тагцсан байж байна. Жижигхэн зурж байна. Энэ бас бид нар аслалтынхаа орон зайн хууль бас бодох хэрэгтэй. Хүмүүс бид нар аялал цугаалгахдаа байгальд маш их хор одоо тарьдаг. За уусан ундааны шил тийм ээ. Лаза, за эсвэл одоо гэлгуурууд ингээ хайдаг. Энэ байгаль орчин маш их хор нөлөөтэй. Тэгээ энэс болж их олон төрлийн амьтад, за амьтдын үүр ч юм уу тийм багшнууд танаа нэг одоо үгүй басан зөвний үр зурлаа л да. За энэ их өөр үнцгээс харлаа. За одоо хамгийн сүүлийнх нь за бүр өөр үнцгээс харах гад үзье. Илүү тийм зохиомж хэлбэрээр ч юм уу тийм ээ хийх гэж үзье л да. Хүүхдүүд маань хөвчлэн нүд зурах маш дуртай байдаг. Тэгвэл энэ нүдийг нь хэвлээ бас юм сонирхолтой хийсвэр дүрслэл гэд үзье. За энэ хүний нүдийг бол ингээд нүдэн дотор ингээд байгална тийм та ингээд анзаарч байгаа бах. За тэгвэл энэ сайхан байгаль маань ингээд хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас л ингээд сүрж байна, шатч байна тийм. Энд багш ингээд утаа зуръя. За үүнийг харсан ямар ч хүний бас ингээд яг үнийг ингээд сэтгэлд нас юм гуниг төрдөг тийм ээ. Тэгэхээр энэхүү гуниг харуулсал маань гэхдээ эргээд бидэрт бас юм байгаль хийгээ хамгаалах тийм сэдлийг төрүүлэх тийм ээ. Тэр талаас нь байж болох. Тэр нөө зураг гэдэг бол өөр утга санаа маш чухал учраас за эскизнүүдээ яг нь бид нар ингээд их олон хөлбраа, их олон өнцгөөс, өөр өнцгөөс болж бол энэ ч одоо 6хан ийм одоо хөлбраар хязгаарлагдахгүй. За багш нь түрүүний хийсэн 6 эскизнээс хамгийн ихний эскиз буюу энгийн байгалийн дүрслэлийг сонгож авлаа. За сонгож авсан дүрслэлээ багш нь одоо энд томор бүтээл болгож ингээд өнгө алаглуулад хийсэн байна. За хүүхдүүд та нар маань багштайгаа адилхан өөрийнхөө хийсэн эскизнүүдээс за өөрийнхөө хамгийн таалагдсан эскизээ сонгож аваад бүтээлээ хийгээрэй. Баяртай хүүхдүүд дараагийн хичээлээр уулзцгаая.